Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Энэ удаагийн шинжээчийн цаг нэвтрүүлгээр Голомт Капитал Муцаасны компани судалгааны хэлтсийн захирал Аз Түшиг болон шинжээч Эрдэнэ Өсгөлэн миний бие дотоодын хувьцаат компаниудын ногдлол шиг тараалтын талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэх болно. Тэгэхээр эдгээр дэлгэцэн дээр харагдаж байгаа мэдээллийг хөрөнгө оруулагч та бүхэн бүхэл сошиал сувгуудаар мэдээж харсан бах. За жишээлбэл банкнот ногдлол шиг тараалаа. За 1072 хувьцааны ногдлол шиг гэх мэтлээ. Тэгэхээр зөвхөн 1072 хувьцаанаас ногдлол шиг авах биш, бусад дотоодын хөрөнгийн биржээр бүртгэлтэй компаниудын ногдлол шиг бид бүхэн авах боломжтой юм а гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулагч нар хувьцаанаас бол хоёр төрлөөр ашиг хүртэх боломжтой байдаг. Мэдээж эхнийх нь хөрөнгө оруулагч нар хувьцааны ханшийн өсөлтөөс тодорхой хэмжээний ашиг болон өгөөжийг хүртдэг. За хоёр дахь нь мэдээж ногдлол шиг өсөлт. Ногдлол шиг өгөөж гэдэг зүйлээс ашиг авдаг. Энэ график дээр харагдаж байгаагийн дагуу жишээлбэл за Innovation Investment гэдэг хувьцаат компани QP ticker-тэй хувьцааны ханш харагдаж байна. За хувьцааны ханшийн өсөлтийг харах юм бол яг одоогоос 1 жилийн өмнө буюу 2025 оны 3 дугаар сард хувьцааны ханш 215 төгрөг дээр байсан бол за өнөөдрийн байдлаар 263 төгрөгт хүрсэн байгаа гэсэн. Тэгэхээр зөвхөн хувьцааны ханшийн өсөлтөөс гэхэд 22 орчим хувийн өгөөжийг хувьцааны ханшийн өсөлтөөс авсан байгаа гэсэн. Тэгэхээр зөвхөн хувьцааны ханшийн өсөлтөөс гадна ногдлолшгийн өгөөж гэдэг зүйлийг ямар хэмжээгээр авсан бэ энэ компанийн хувьд? За ногдлолшгийн өгөөж гэдэг зүйлийг харах юм бол тухайн компани өнгөрсөн 2025 оны цэвэр ашигаасаа за нэг ч хувьцаанд 50 төгрөгийн ногдлолшгийг тараахаар болсон. За энэхүү 50 төгрөгийн ногдлолшиг гэдэг маань хувьцааны ханштай харьцуулаад үзэх юм бол хувьцааны ханшийн өгөөж нэг 19 орчим хувьтай байгаа гэж харж болохоор байгаа. Тэгэхээр яг бид хэдүүлээ өнөөдөр нэг жишээ аваад үзье тийм ээ. Жишээлбэл за QP компани хувьцааг за жилийн өмнө 215 төгрөгөн дээр авсан. За өнөөдөр хэрвээ хувьцаагаа зарах юм бол 263 дээр төгрөг тэр зарах боломжтой. Тэгэхээр хувьцааны ханшийн өсөлтөөс түрүүн хэлсэн 22% өгөөжийг авах боломжтой. За харин ногдлолшгийн өгөөжөөс гэвэл нэг хувьцаанд 50 төгрөг гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр тухайн хувьцааг сая төгрөгөөр жилийн өмнө худалдаж авсан гэж үзэх юм бол хувьцааны ханшийн өсөлт болон ногдлолшгийн өгөөжөөс нийтдээ нийлээд 45 орчим хувийн өгөөжийг бид бүхэн авах боломжтой байсан гэж харж болохоор байгаа гэсэн. Тэгэхээр жилийн өмнө оруулсан сая төгрөг маань өнөөдрийн байдлаар 1.4 сая төгрөг болох магадлал байсан байна гэж харж болохоор байгаа гэсэн. Тэгэхээр зөвхөн хувьцааны ханшийн өсөлт биш, ногдлолшгийн өгөөжөөс ч гэсэн өндөр хэмжээний өгөөжийг бид бүхэн авах боломжтой гэдгийг маань энэ QP компани жишээ бид бүхэнд маш томруулаар харуулж болж байна. Тэгэхээр тус компанитай төстэй маш олон хувьцаат компаниуд байгаа ногдлолшиг өгдөг. Тэгэхээр бусад компаниудыг ч гэсэн бид бүхэн ажиллаж явах хэрэгтэй гэж харж болохоор байгаа. Төлөвлөгөө QP-ийн хувьд бол хувьцааны ханшийн зөрүүн дээр нэмэх ногдлолшгийн өгөөж 45% гэдэг бол бас зах зээлийн дундчтайгаа харьцуулахад бас нэлээд өндөр өгөөжийг бол хүртэх боломжтой гэж байна тийм. Ялангуяа топ 20 индексийн хувьд бол жилийн нэг дунджаар 20% өгөөж гэж үзэх юм бол энэс 2 дахин их хэмжээний өгөөжийг бол зөвхөн энэ хувьцаан дээр бол хүртэж болохоор байгаа нь бол харагдаж байна тийм ээ. Тэгэхээр бид бүхэн одоо тэгвэл ногдлолшгийн өгөөжийг авахын тулд ногдлол ашигт суурилсан хөрөнгө оруулалтуудыг хийхин тулд одоо энд харагдаж байгаа тухайн өдрүүдийг заавал мэдчих хэвээр. Тухайн энэ 4 өдөр харагдаж байгаа гэсэн. Тэгэхээр дотоодын хувьцаат компаниуд санхүүгийн жил дууссан өдрөөс хойш 50 хоногийн дотор ногдлол ашиг тараах уу тараахгүй гэдэг мэдээлэлээ зарлах ёстой. За энэ маань болохоор зарлах өдөр болчихно. Жишээлбэл за энэ 2026 оны 2 сарын 19-ний өдөр тараах ногдлол ашиг тараана гэдгийг зарлах ёстой. За дараагийнх нь болохоор хувьцааны бүртгэлийн өдөр гэдэг зүйл байна. Тэгэхээр тухайн бүртгэлийн өдрөөр тухайн хувьцаа эзэмшигч тухайн хувьцааг эзэмссэн байх юм бол ногдлолшгийг авах хэрэгтэй болдог гэсэн. Тэгэхээр заавал тухайн хувьцааг 1 жилийн турш эзэмссэн байх албагүй, нэг өдөр ч гэсэн эзэмссэн байвал ногдлолшгийн бүртгэлийн өдөрт хамрагдаад ногдлолшиг авах боломжтой гэж ойлгож болохоор. Гэхдээ манай Монгол улсын хувьд за төлбөр тооцооны системийн хувьд Т-дээр нэмэх нь 2 гэдэг системээр явагддаг тийм ээ. Тэгвэл яг бүртгэлийн өдөр гэдгээс 2 өдрийн өмнө буюу хувьцаа авсан байх өдөр гэдэг зүйлийг бид бүхэн бас сайн санаж их хэрэгтэй. Монголын хөрөнгө яагаад ингэж вэ гэхээр Монголын хөрөнгөний биржийн систем маань өөр бол онлайнгийн MIT Т-дээр нэмэх нь 2 систем гэдгийг бол ашиглаж явдаг. За энэ ч утгаараа хэрвээ хувьцааны одоо бүртгэлийн өдөр нь одоо 2026 оны 3 сарын 22-ны өдрөө гэж тооцъё л доо. Тэгэх юм бол та 20-ны өдөр хувьцаа худалдаж авах захиалга өгсөн байх ёстой шүү. Хэрвээ тухайн компани зарласан байгаа ногдлол ашгийг авахыг хүсэх юм бол 22-ны өдөр та тухайн компанийг авцсан байх ёстой. За тэгэхээр 2 өдрийн өмнө буюу 20-ны өдөр дор хаяж 20-ны өдөр
хувьцаа авах захиалга бол өгсөн байх ёстой гэдгийг анхаарах шаардлагатай. Тэгэхээр одоо ч гэсэн ерөнхийдөө зах зээл дээр нийт 47 компани Nogl ашиг тараана гэдгийг зарлалсан байгаа. Эдгээр компани ихэнх нь бүртгэлийн өдрөө одоогоор хараахан зарлааг байгаа гэсэн үг. Тэгэхээр бас хөрөнгө оруулагч та бүхэнд яг одоо Nogl ашиг суурилсан хөрөнгө оруулалтыг хийвэл тохиромжтой цаг үе гэдгийг бид бүхэн сануулж бас хэлмээр байна. Тэгэхээр үргэлжлүүлээд за манай зах зээл дээр нийт хэдэн төгрөгийн Nogl ашиг тараагдаад байгаа юм бэ гэдэг зүйлийг харъя. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт манай Монголын дотоодын хувьцаат компаниуд нийтдээ нэг 4.5 орчим их найд төгрөгийг Nogl ашиг хэлбэрээр зөвхөн хөрөнгө оруулагчдаа тараасан. За тэгэхээр үүний нэг 1.8 орчим их найд төгрөгийг банкнууд орж ирж байгаа гэсэн. Банкнууд сүүлийн 4 жилийн хугацаанд яалтч хөрөнгөний зах зээл дээр IPO хийж орж ирсэн. За үүнээс шалтгаалаад хөрөнгөний зах зээлийн идэвхжлийг нэмсэн. За мөн Nogl ашигын өсөлтөд ч гэсэн маш чухал нөлөөг үзүүлсэн дүр зурагтай харагдаж байгаа. За графикаас харах юм бол 2023 оноос эхлээд нийт компаниудын Nogl ашигын хэмжээ үлэмж хэмжээгээр өссөн. Маш хүчтэй хэмжээгээр өссөн дүр зурагтай. Тийм байна. Бид харж болно. 22-оос 23 онд л ихэд дорож 5 дахин 4.5 дахин өссөн. Тоо биш шүү дээ. Тэгэхээр яг одоо энэ жил ямар байгаа юм бэ гэдэг зүйлийг харъя. Энэ жил гэх юм бол за компаниуд 2025 оны цэвэр ашигаас нийтдээ одоогийн байдлаар 47 компани бол Nogl ашиг тараана гэдгээ зарласан. За 47 компани 46 нь яг нэг хувьцаанд хэдэн төгрөгийн Nogl ашиг тараах вэ гэдгийг зарлчаад байгаа. За одоогоор хараахан зарлаг байгаа нэг компани Худалдаа хөгжлийн банк байгаа. Худалдаа хөгжлийн банкны хувьд аудитын тайлан гарсны дараа нэг хувьцаанд хэдэн төгрөгийн Nogl ашиг тараах вэ гэдгийг зарлах хүлээлттэй байгаа гэж бид бүхэн харж болохоор. Тэгэхээр өнөөдрийн байдлаар нийт компаниуд нэг 946 орчим тэрбум төгрөгийн Nogl ашигыг тараахаар болцсон байгаа. Үүний 545 орчим тэрбум төгрөг нь зөвхөн банкнууд эзэлж байгаа гэсэн. Тэгэхээр банкнуудын Nogl ашигын хэмжээ бол маш өндөр байгаа гэж бид бүхэн харж болохоор байгаа гэсэн. Тэгэхээр яг энэ жилийн Nogl ашигын хэмжээ яг өнгөрсөн жилдээ харьцуулахад нэг 17 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Яг энэ буурсан үзүүлэлт нь бол мэдээж компаниудын цэвэр ашигтай ажиллагаа бол 2024 онтой харьцуулахад 25 оны үед харьцангуй буурсан үзүүлэлттэй байсан. За үүнд бас голлох нөлөө үзүүлсэн жижиг таван-талгай компани бас цэвэр ашиг буурсан. За үүнтэй холбоотойгоор Nogl ашиг тарах хэмжээ ч гэсэн бага зэргээр буурсан үзүүлэлт нөлөөлж байгаа гэж. Банкнуудын хувьд бол худалдаа хөгжлийн банк ороод ирэх юм бол харьцангуй өмнөх онтойгоо ижил хэмжээний түвшинд Nogl ашиг тарахаар хүлээж байна. Худалдаа хөгжлийн банкны хувьд өнгөрсөн жил бас нэг 100 орчим тэрбум төгрөгийн Nogl ашиг тараасан. Тэгэхээр өнгөрсөн оны яг хэмжээндээ бол хүч очно гэж бид бүхэн бас харж болохоор. Банкнаас бусад компаниудын хувьд аваад үзэх юм бол 100 тэрбум төгрөгөөр буурсан байна шүү дээ. Тэр энэ бол мэдээж нөгөө 24 онд Монгол улсын одоо когч нүүрсний экспортын дундаж үн бол баг түүхэн дээд түвшин дээрээ байсан тийм. Энэтэй холбоотойгоор 5 хувьцат компани цэвэр ашиг бол харьцангуй өндөр байсан. За үүнээс шалтгаалаад бол 2025 онд бол бас харьцангуй өндөр хэмжээний Nogl ашиг тараасан тийм ээ. За ингээ 25 онд бол нүүрсний үн буурсантай холбоотой бол 26 онд бол Nogl ашиг харьцангуй буурж орж ирж байна гэж харж болохоор байна тийм ээ. Тэгэхээр яг салбараар нь илүү харьцуулаад аваад үзэл та Nogl ашиг тарааж байгаа компаниудыг. За тэгвэл түрүүний хэлсэнчлэн банк санхүүгийн салбар бол нийт Nogl ашигын хэмжээний нэг 60 орчим хувийг эзэлж байгаа юм байна. Дараа нь мэдээж уул уурхайн салбарын хувьцаа. Мэдээж 5-7 төвчгээр ороод ирж байгаа гэсэн үг. Тийм багнуур байна, шивээ овоо байна тийм ээ. За тэгээ араас нь болохоор хүнсний салбар болон бусад гэдэг зүйл. Хүнсний салбарт мэдээж хөрөнгө оруулагчны хамгийн сайн мэддэг Төмөн шууд, Апу их мэтлэн компаниуд маш өндөр дүн хэмжээтэйгээр ороод ирж байгаа гэж бид бүхэн харж болно. Тэгэхээр яг Монголын хөрөнгөний зах зээл дээр энэхүү Nogl ашигын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор ийм мөчлөгийн шин чанартай зүйл ажиглагдаж харагддаг. Одоо жишээлбэл за Topper индексийг та бүхэнд яг одоо харуулж байна. Topper индексийн ханшийн гүйцэтгэлийг 2023 оноос хойш ханшийн гүйцэтгэлийг одоо харуулж байна. За тэгвэл 1-р хагас жил болон 2-р хагас жил гэдээ хуваагаад үзье л да. Тэгвэл 1-р хагас жил Topper индексийн ханшийн гүйцэтгэл бол ерөнхийдөө буурсан дүр зурагтай, 2-р хагаст өсдөг гэсэн юм хүү мөчлөгийн шин чанартай зүйл ажиглагдаж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө нэг компаниуд одоо оны эхний хагас жил за эхний 3 сарын дотор санхүүгийн тайлангаад зарлаад за Nogl ашиг тараах эсгээ зарладаг. За үүнтэй холбоотойгоор нөгөө Nogl ашигын түрүүний хэлсэн бүртгэлийн өдөрт багтаж хувьцаагаа аваад бүртгэлийн өдөрт багтсны дараа хөрөнгө оруулагч нар буцаагаад хувьцаагаа зарчдаг дүр зургийг нь ажиглагддаг. Одоо жишээлбэл олон улсын зах зээл дээр гэх юм бол одоо жишээ аваад Apple гэдэг компаниг яриа л да. За Apple компани 2% Nogl ашиг өгөөжтэй энэ Nogl ашигыг зарлана. За 22-ны өдөр гээд зарлах юм байна гэж тооцъё. Тэгэх юм бол тэр өдөр нь бүртгэлийн өдөр байх юм бол хувьцааны ханш нь шууд тухайн өдрөө 2%-аар унж орж ирдэг.
Тэгэхээр ер нь бол хөрөнгө оруулагчид бол ногдол ашигтай бүртгүүлчлээ. За одоо гараа гэдэг юм үл бол зөвхөн Монголд ч биш ер нь бол дэлхийн зах зээл дээр бол байдаг гэдэг бас. Гэхдээ яг хоо Монголын хувьд ногдол ашигын нөгөөжөөс мэдрэх мэдрэмжийн хувьд илүү их байдаг гэж харж болохоор байгаа гэсэн. Тэгэхээр яг хоо Монголын зах зээл дээр за энэ мөчлөхүүл илэрч байна. За одоо ч гэсэн 2026 оны 1-р хагас жил үргэлжилж байна. Тэгэхээр компаниуд одоо бүртгэлийн өдрөө зарлаад магадгүй бүртгэлийн өдрийн дараа хувьцаануудын ханш унах магадлал маш өндөр байгаа гэсэн. Тэгэхээр яг хөө бүр хэдүүлээ өнөөдөр задлаад тухайн нэг жилийг сар сараар нь 12 сар туугаад топ 2 индексийн яг гүйцэтгэлийг аваад үзье. За тэгэх юм бол яг сүүлийн яг 10 жилийн хугацаанд 2015 оноос хойш ханшийн яг гүйцэтгэл харагдаж байна. Тэгэхээр яг сар сараар нь харахад мэдээж 1-2 дугаар саруудад бол маш өндөр гүйцэтгэлийг үзүүлдэг. Яагаад гэвэл санхүүгийн тайлангаа компаниуд танилцуулж байна. Ашигт ажиллагаатай сайжирч байна. Компаниудын хувьцааны эрэлт маш сайн байгаа гэж бид бүхэн харж байна. Харин эсвэргээрээ 4-5 дугаар саруудад хувьцааны ханш маш хүчтэй хэмжээгээр унсан түрүүний ногдол ашигын бүртгэлийн өдөртэй холбоотой гэж харж болно гэсэн үг тийм. Тэгээд буцаад компаниуд 2 дугаар хагас жилээс буюу 7 дугаар сараас эхлээд хувьцааных нь ханш сэрэгдэг гэж яг тодорхой бид бүхэнд харуулж. Тэгэхээр яг өмнөөс ямар дүгнэлт хийж болох вэ гэвэл 4-5 дугаар саруудад хувьцааны ханшууд унаад хямдарсан үед нь хөрөнгө оруулалтуудыг хийвэл хамгийн өндөр өгөөжийг авах боломжтой юм байна. Мэдээж ногдол ашигаас мөнгө орж ирдэг. Тухайн ногдол ашигаас орж ирсэн хөрөнгөөрөө буцаад нөгөө хямдарсан байгаа хувьцааг худалдаж авбал энэ хамгийн оновчтой шийдэл юм а гэсэн дүгнэлтийг эндээс өгмөр байна, тийм ээ. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За тэгвэл одоо ногдол ашигын бүртгэлийн өдөр дууслаа. За ногдол ашигын одоо хөрөнгө мөнгнүүд иргэдийн дансанд эхнээс орж ирээд эхэлсэн байна. Одоо мандал даатгалын ногдол ашиг өгөж сая өнгөрсөн 7 хоногт орж ирсэн. За ихэнх нь ерөнхийдөө 4 сарын 30-ны дотор хууль заасан хугацаагаар бол тараах ёстой. Тэгэхээр яг 4 сарын 30-ны дотор ногдол ашигын мөнгө ороод ирнэ. Түүгээрээ буцаад хөрөнгө оруулалтуудыг хийе гэдгийг уриалмаар байгаа гэсэн. Тэгэхээр яг энэ жилийн байдлаар яг нийт ногдол ашигын тараахт 946 тэрбум гэсэн үг тийм. Тэгвэл 946 тэрбум төгрөг шууд зах зээл дээр нийлүүлэгдэнэ гэсэн үг. Тэгвэл энэ зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа мөнгийг буцаад хувьцаанд хөрөнгө оруулалт хийчих юм бол за дараах ашиг тустай гэдгийг бидэнд одоо харуулж өгөхөр юм тийм. Нэгдүгээр гэх юм бол за мэдээж инфляцийг өдөөхөөс сэргийлж өгнө тийм. Мэдээ зах зээл дээр хэмжээний мөнгө нийлүүлэгдэнэ гэдэг маань буцаагаад нөгөө хэрэглэгчдийн эрэлтийг нэмэгдүүлж юм. За тэгээд магадгүй инфляцийг өдөөх нэг шалтгаан болдог учраас буцаагаад хөрөнгө оруулалт хийчих юм бол инфляцийг өдөөхөөс бид бүхэн сэргийлж болохоор байгаа. За мөн хоёрдугаарт нь за хөрөнгийн зах зээлийн хүрэх чадварыг нэмж арилжааны идэвхийг сайжруулна гэсэн. Тэгэхээр заавал энэ нөгөө Монголын хөрөнгийн зах зээл дээр тогтцсон байгаа энэ нэг мөчлийн шин чанартай зүйлийг арай өөрчлөлт болох боломж бас бидэнд байна гэж харж болохоор байгаа тийм ээ. За ер нь бол урт хугацааны хөрөнгө оруулалтын гол дүрм нь бол тухайн хувьцааг тийм ээ тухайн бүтээгдэхүүнүүдийг хямдрах тусмал худалдаж аваа. Хэрвээ үнэхээр тэр бүтээгдэхүүн нь маш одоо чанартай тийм үн цэнийн төрлийн гэж үзэх юм бол хямдрах тусмал нь худалдаж авч бай гэдэг ийм суур зарчим байгаа. За үүний дагуу ер нь бол одоо хөрөнгө оруулагч за арилжаанд оролцогчид маань бол ногдол ашиг тараасан одоо тухайн мөнгө өрөнгөөр бол эзэмшиж байгаа хувьцаануудаа. За эзэмшиж байгаа биш ч гэж болно тийм ээ. Өөр хувьцаануудад бол хөрөнгө оруулалт хийгээ явах нь бол за ирээдүйд одоо мөнгө өрөнгөч өсөх мөнгө өрөнгийн үн цэн өсөхөд бол бас тодорхой хэмжээгээр эерэг үр дүнг бол үзүүлдэг шүү гэж бол хэлж байна тийм ээ. За үргэлжлүүлээд хэдүүлээ нэг ийм зүйл харцгаая. За түрүүний слайдуудаас харахад ер нь бол компаниудын ногдол ашиг тараалт бол харьцангуй сайн гэж хэлж болохоор л ах шиг байна тийм ээ. За тэгвэл энэ тоо хэмжээг одоо яг хөрөнгийн зах зээлийн үнэлгээтэй нь харьцуулаад үзье. Одоо Монголын хөрөнгийн бирж дээр одоо нэг ойролцоогоор 178 гаруй компани байна тий. За энэ нь бол нэг 13.8 их найд төгрөг тийм ээ. Төгрөгөөр бол үнэлэгдэж байна. За тэгвэл энэнийг одоо ногдол ашиг тараасан хэмжээтэй нь одоо харьцуулаад түүхэн хугацаагаар нь хараад үзье. За тэгэх юм бол 21 онд бол ойролцоогоор ногдол ашиг өгөөж 1.8% байжээ. Харьцангуй баг тийм ээ. За 22 онд 2.2, 23 онд 2.6. За ингээ 24 онд бол банкуд орж ирсэн тийм ээ. За ингээд ногдол ашиг өгөөж бол дунджаар 4.1%. За ингээ 25 онд бол 8.2. За ингээ 26 онд бол 6.9% та болж байна.
Ер нь бол Монголын хөрөнгийн зах зээлийн дээр одоо бүртгэлтэй нээлттэй байгаа хувьцаат компаниудын зах зээлийн үнэлгээг нийт ногдол ашиг тараас нь дүүнтэй нь харьцуулаад үзэхэд бол харьцангуй сайн байна гэж хэлж болохоор түүхэн цаг хугацаанаас нь хараад үзэх юм бол. Тэгэхээр энэ тоо бол бүх одоо ногдол ашиг тараасан болгон тараагаагүй компаниудын нийлбэр үнэлгээг ногдол ашиг тараас хэлбэрт нь харьцуулж байгаас. Тэгвэл зөвхөн за ногдол ашиг тарааж байгаа за өнөөдрийн байдлаар 47 компани. За эдгээр компаниудын зах зээлийн үнэлгээнд харьцуулах юм бол магадгүй энэхүү 6.9% гэдэг ногдол ашиг өгөөж илүү өндөрт болох магадлал өндөр гэсэн үг тийм ээ. За илүү наривчлаад аваад үзэх юм бол одоо жишээлбэл 21-с 26 оны хооронд сүүлийн 6 жилд ногдол ашиг тараалтын хэмжээ 8.6 дахин өссөн байна. Маш хацар өндөр хувиар бол өссөн байна тий. Жилд бол дунджаар 53.6%-аар өссөн байна. За харин эсвэргээр зах зээлийн үнэлгээ өөрөө ердөө 2.3 дахин өссөн байна. Жилд бол дунджаар 18.1%-аар бол өссөн. Ийм дөрв зурагтай байна. За энэ дээр нэг анхаарах юм байна. Нийт ногдол ашигын 55-аас 60%-ийг нь банкнууд тарааж байна. За гол нь худалдаа хөгжлийн банк, хас банк, төрийн банк тийм ээ. За эдгээр банкуд ердөө 5 компани л нийт ногдол ашигынхаа 55-аас 60%-ийг тарааж байна. Тэгэхээр энэ дээр манай Монголын хөрөнгийн биржтэр яах шаардлагатай байгаа вэ гэхээр нэмэлтээр одоо топ 100 аж ахуйн нэгжүүдийг ч юм уу те төрийн өмчийн томоохон компаниудыг ч юм уу зах зээл дээр нээлттэй болгож арилжаалах. За тэгээ эдгээр компаниуд бол цаашлаад ногдол ашигыг тараах шиг те ийм арга хэмжээ авах бол шаардлагатай байна. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За өнгөрсөн онд бол засгийн газраас төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох талаар үндсэн чиг үүргийг бол гаргасан байна. За энэхүү үндсэн зарчимдэр бол нийтдээ 18 компани, 18 төрийн өмчит компани бол хөрөнгийн бирждээр нээлттэй болж IPO хийнэ гэдэг ийм чиг үүргийг бол гаргаж өгсөн. За энэ дотор одоо жишээ яриад хэлэх юм бол Мят байна. За Эрдэнэт үйлдвэр байна. За дулааны цахилгаан станцууд байна гэх мэтчлэн тийм. За эдгээр компаниуд нь бол маш том хэмжээтэй үн цэнийн төрлийн ийм компаниуд байдаг. За энэ ч утгаараа хувьцаануудын тарах ногдол ашиг өгөөж одоогийн байдлаар 8.2-аас 6.9 байна. Энэ нь бол ингэснээрээ ирээдүйд бол энэ түвшин дээр үргэлжлээд хадгалах ийм боломжтой байна гэж бол харж болохоор байна. За энэ слайд дээр бүгдээрээ ер нь бол ногдол ашигын тараалтын түвшин түүхэн цаг хугацаатайгаар харьцуулбал харьцангуй сайн өндөр байгаа юм байна гэж харж үзэж болохоор байна. За тэгвэл үргэлжлүүлээд Монгол улсын хөрөнгийн зах зээл дээрх хувьцаат компаниудын ногдол ашигыг өгөөж нь за бусад хөгжиж буй зах зээл дээрх улс орнуудтай харьцуулахад ямар түвшинд байгаа юм бэ? Энэ талаар харъя. За тэгэхээр энэхүү график дээр бол нийтдээ хөгжиж буй ангилалд багтж байгаа нийтдээ 27 улс орныг бол багтааж харуулсан байгаа. За ингэхдээ нэг талдаа бол ногдол ашигын өгөөжийн түвшингээр нь за нөгөө талдаа бол зах зээлийн үнэлгээг нь дотоодын нийт төвтэй харьцуулсан байдлаар бол харуулсан байна. Нөгөө талдаа бол BAFT индикатор гэж нэрлэдэг тийм ээ. Ер нь бол зах зээл нь хэр том юм бэ? Хөрөнгийн зах зээл нь хэр том юм бэ гэдэг байдлаар бол ангилж харуулсан. За Монгол улсын хувьд бол дотоодын нийт төвтгөнд эзэлж байгаа зах зээлийн хөрөнгийн зах зээлийн хэмжээ бол 15.4% байна. Ер нь бол эдгээр улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага гэж хэлж болно. За харин эсвэргээр ногдол ашигын өгөөжийн хувьд бол 6.9% буюу дээрээсээ 2-т орж байгаа. За яг манай дээр бол Египт улс за 7.7% ногдол ашиг бол жилдээ тарааж байна. За үүнээс гадна бол Узбекистан 6.2, Бразил 6% тийм ээ. Чех 4.5, Кыргызстан 4.9 гэх мэтчлэн тарааж байна. За эдгээр улс орнуудын хувьд бол нэг онцлог нь бол зах зээлийн хэмжээ нь эдийн засгтайгаа харьцуулахад бол харьцангуй бага байгаа. За хөрөнгийн зах зээл нь харьцангуй хөгжсөн байгаа одоо улс орнуудыг хараад үзье. За эдгээр улс орнуудын хувьд бол тийм Марокко байна, Индонез, Филиппин, Хятад, за Кувейт, Таиланд зэрэг улсууд. За эдгээр улс орнуудын хувьд бол жилд дунджаар нэг 2.2-оос 3.5% ногдол ашиг бол тарааж байна. Тэгэхээр энэ хүү зүй тогтолч гэх юм уу нэг зүйл ажиглаж чинь бид бүхэн. За мэдээж хөрөнгийн зах зээл нь өндөр хэмжээгээр хөгжсөн улс орнуудад бол ногдол ашиг өгөөж бага байгаа юм. За энэ яг юутай холбоотой гэвэл мэдээж ногдол ашиг өгөөж бага байна гэдэг маань
нөгөө нэг цэвэр ашигаараа компани өөрийн хөрөнгөө зузаатгах ч юм уу, эх жилийн борлуулалтын орлого илүү одоо ашигтай ажиллагаагаа үйл ажиллагааны тэлэлт хийх ч юм уу, илүү үйл ажиллагаагаа илүү ашигтай болгохын тулд бизнесээ илүү дэлгэрүүлж хөгжүүлэхийн тулд магадгүй ногдол шиг хэлбэрээр тараах биш, цаашаа өөрийн хөрөнгөө зузаатгах байгаа гэж харж болохоор байгаа гэж тэлгүй байна. За нөгөө талаас нь бас харж үзье тийм ээ. За эдгээр улс орнуудад нэг ажиглагдж байгаа зүйл нь юу вэ гэхээр инфляцийн түвшин бага. За үүнийгээ дагаад бодлогын хөв бага байдаг. Тэгээ бодлогын хөв бага байна гэдэг маань өөрөө яаж вэ гэхээр компаниуд дээр аваад үзэх юм бол хорогдуулалтын хөв болоод ороод ирдэг. Компани үнэлгээ талаас нь хараад үзэх юм бол бодлогын хөв өндөр байх нь хорогдуулалтын хөв болж орж ирдэг. Тэгэхээр энэ бодлогын хөв бага байгаа улс орнуудын хувьд бол мэдээж зах зээлийн үнэлгээ өндөр байх нь бол ойлгомжтой. За харин энэ зах зээлийн хэмжээ эдийн засгтайгаа харьцуулж байгаа бага орнуудыг аваад үзэх юм бол бодлогын хөвгийн түвшин бол өндөр байна. За энэ нь бол нөгөө хөрөнгө оруулагч талаасаа хараад үзэх юм бол одоо жишээлбэл Монгол улсын хувьд бол бодлогын хөв 12%-тэй тийм. Банкны хөв бол нэг 14-өөс 15%-тэй байдаг ч гэдэг юм. Бондын хөв 20% ч гэдэг юм. Тэгэхээр хувьцааны хувьд яадаг вэ гэхээр эрсдлийн түвшин, засгийн газрын бонд, банкны хадгаламж, за компаниудын бондуудтай харьцуулахад эрсдлийн түвшин нэг шат өндөр байдаг. Тэгэхээр хөрөнгө оруулагчид илүү эрсдэл гаргаж иж хувьцааг хөдөлгөж явдаг гэсэн үг. Тэгэхээр ер нь бол тухайн бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад хүртэх өгөөч нь өндөр байх шаардлагатай. Түрүү хэлсэнчлэн хувьцаан дээрээс ханшийн зөрүүнээс болон ногдол ашигаас өгөөж хүртэх боломжтой байгаа тийм ээ. За тэгэхээр энэ нийт өгөөжийн түвшин бол ер нь одоо зах зээл дээр нээлттэй байгаа, эсвэл хаалттай байгаа бондуудаас илүү хэмжээний өгөөжийг хөрөнгө оруулагч нар харж эдгээр хувьцаанд компаниудад хувьцаагаар нь дамжуулж хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн үг. Хөрөнгө оруулагчийн зүгээс харж үзэх юм бол ийм байгаа. За мөн түрүү хэлсэнчлэн мэдээж одоо бодлогын хөвгийн түвшин өндөр байгаа нь өөрөө манай хөрөнгөний зах зээлийг одоо тэлэх хязгаарыг бол хийж байгаа гэдэг бас дүгнж хэлж болохоор байна. За өнөөдрийн танилцуулга нийтэд нь дүгнээд хэлэхэд бол ямар ч байсан Монгол улсын хувьд бол түүхэн цаг хугацаатайгаа аваад үзэх юм бол ногдол ашиг өгөөжийн түвшин бол харьцангуй өндөр хэмжээнд бол хадгалж байна. За бүс нутаг тийм ээ адилхан хөгжилтэй хөгжиж буй улс орнуудтайгаа харьцуулаад үзэх юм бол ногдол ашиг өгөөж мөн ялгаагүй өндөр түвшинд байгаа юм байна. За энэ өндөр түвшинг бол хадгалах боломж бол байна. За одоо жишээлбэл топ 100 худалдаа хөгжүүл төрийн танхимын топ 100 аж ахуйн нэгжийн компаниуд бол Монголын хөрөнгөний бирж дээр бүртгэлтэй болсноороо за төрийн өмчийн компаниуд бол бүртгэлтэй болсноороо энэхүү ногдол ашиг өгөөжийн түвшинг бол хадгалах цаашдээ орон зай бол байна гэж харж байна. За мөн дээрэс нь хэрвээ та ногдол ашигтар суурилсан хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол бит хоёрын хэлсэн тийм ээ 4 хоног байгаа шүү дээ. 4 одоо өдөр календарын өдөр байгаа тийм. Зарласан өдөр тийм ногдол ашигаа зарласан өдөр, бүртгэлийн өдөр тийм тараах өдөр тийм эдгээр өдрүүдийг сайн мэдчих шаардлагатай. Мэдээж Монголын зах зээлийн хувьд тэд нэмэх нь 2 гэдэг системээр явдаг учраас бүртгэлийн өмнөх өдрийн 2 өдрийн өмнөх өдрийг зайлшгүй мэдчих хэрэгтэй гэж бид хэлдэг. За хэрвээ та бүхэн дотоодын хувьцаат компаниуд дээр хөрөнгө оруулах сонирхолтой тийм ээ. Хөрөнгө оруулалтаа хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол гол нь капиталын мэргэжлийн хамт олонтой холбогдно. За ингээд өнөөдрийнхөө шинжээчийн цагийн дугаарыг энд хүргээд өндөрлөе. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Баяртай. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.